Калууны циклийн талаар товчхон авч үзье. Бид өмнөх видео хичээлээсээ бага зэрэг дэлгэрэнгүй авч үзнэ гэсэн үг. Ингэснээрээ бид олон фотосинтетик ургамлуудад явагддаг үр ашиггүй мэт зүйлс эсвэл бидний үр ашиггүй гэж бодож байгаа зүйлсэд талархах болно. Тэгэхээр калууны циклийг эргэн санацгаая. Нүүрс хүчлийн хийгээс эхэлцгээе. Өмнөх видео хичээл дээр надад 6 молекул CO2, 6 молекул риболаз бифосфат байсан. Харин энэ видеонд сүүлийн циклийг зүгээр л хоёрт хуваачгаж болно гэдгийг харуулах бөгөөд ингэснээрээ би 3 молоор эхэлнэ гэсэн үг. 3 мол нүүрс хүчлээ хий. 3 мол риболаз бифосфат. Хэрвээ чи риболаз бифосфат гэж юу болохыг санахгүй байвал энэ зүгээр л 2 фосфат бүлэг агуулсан 5 нүүрсдөрөгчит органик нэгдэл гэж ойлго. Бифосфатын молекулыг ингээд зурчихъя. Тэгэхээр энд болон тэнд нэг фосфатыг зурлаа. Би өмнөх видео хичээлээр үзсэн зүйлсээ энэ хичээл дээр бага зэрэг дэлгэрүүлнэ. Нүүрсдөрөгчийн давхар эсэл зөвхөн ганцхан нүүрсдөрөгчтэй байдаг. Эхлээд нүүрсдөрөгчөө зурчихъя. Өөрөөр хэлбэл одоохондоо хүчилдөрөгчөө зурхгүй төр орхий. Зөвхөн нүүрсдөрөгч болон магадгүй фосфат дээр л төвлөрье. Өмнөх видео хичээлээр бид энэ хоёр нийлчихсэн эсвэл харилцан үйлчлэлтсэн байсныг харсан. Тэдгээр нь риболаз бифосфат карбоксигеназа гэдэг энзимийн тусламжтайгаар урвалд ордог. Энэ нь миний өмнөх видео хичээлээр үзүүлж байсан том уураг юм. Ер нь энзим гэдэг маань уураг шүү дээ. Үүнийг товчлоод рибоско гэж нэрлэдэг. Рибоског циклийн голд нь бичиж. Учир нь энэ бүгд рибоско энзимийн тусламжтайгаар явагддаг. Эдгээр молекулууд рибоско энзим дээр нэгдээд АТФ болон НАДАШ-ууд нь өөр хэсгүүдэд урвалд ордог. Энэ бол бүхэл урвалыг явуулж байгаа амин чухал зүйл юм. Тэгэхээр энэ бүх зүйл нь рибоско уураг эсвэл чи юу л гэж дуудмаар байна тэр зүйлийн оролцоотойгоор явагдана. Энэ бүхэн риболаз бифосфат карбоксилжилтийг үүсгэнэ. Иймээс энэ бүхний хилээд байгаа хамгийн чухал зүйл нь нэг нүүрсдөрөгчийг риболаз бифосфатад нэгтгэж байгаа явдал юм. Түрүүчийн видео хичээлээр бүхий л завсрын нэгдлүүдийг үзүүлэлгүй өнгөцгөн тайлбарласан. Хэрв энэ тохиолдолд чи 6 мол АТФ болон 6 мол НАДАШ ашиглах юм бол глицерол альдегид 3 фосфатыг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл G3F юм. Үүнийг мөн фосфоглицерол альдегид гэд нэрлэх бөгөөд фегал гэж товчлон бичиж болно. Гэхдээ илүү хэлбэрээр хэлэх юм бол энэ нь зүгээр л фосфорын бүлэгтэй 3 нүүрсдөрөгч бүхий гинж юм. За бид зураг дээр П үсгээр фосфорын бүлгийг тэмдэглэж байгааг ойлгоорой. Өмнөх видео хичээлд би 6 нүүрсдөрөгчийн давхар эсэл болон 6 риболаз бифосфаттай эхлээд 12 ширхэг глицерол альдегид 3 фосфаттай үлдсэн. Одоо бол надад 3 байгаа учраас 6 глицерол 3 фосфаттай үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр би 6 глицерол 3 фосфаттай боллоо. Тэгэхээр математикийн хувьд асуудалгүй болж байгаа биз дээ. Надад 3 нүүрсдөрөгч нэмэх нь 3-ыг үржих нь 5 нүүрсдөрөгч байна. Өөрөөр хэлбэл 15 нүүрсдөрөгч болж байна. Харин энд надад 6-ыг үржих нь 3 буюу 18 нүүрсдөрөгч байна. Энийг би өмнөх видео хичээлд үзүүлсэн. Гэвч энэ дунд хэд хэдэн завсрын шатууд байгаа. Тэгэхээр хамгийн ихэнд үүсч байгаа нэгдэл нь 3 фосфоглицерат юм. Ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж байгаагийн шалтгаан нь магадгүй таны биологийн хичээлд ч гэсэн энэ төвшөнд бас үзсэн байх. Би энэ видео хичээлд ашиггүй циклээс үүсгэж байгаа нэгдлүүдийг ч бас харуулахыг хүсэж байгаа юм. Тэгэхээр бид одоо 3 нүүрсдөрөгчтэй 3 фосфоглицераттай боллоо. Гэхдээ энэ нь фосфоглицерал 3 фосфатаас арай өөр нэгдлэг өгөөд глюкоз үйлдвэрлэхэд бэлэн биш.
Гэхдээ энэнийг фосфат бүлэгтээ 3 нүүрсдөрөгчийн гинжгээд төсөөлчгөж болно. Ингэснээр 6 ширхэг ийм нэгдлийг үүсгэнэ. Бүх нүүрсдөрөгчүүдийг баталгаатай тоолъё. Бидэнд 18 нүүрсдөрөгч энд байна. Мөн 18 нь энд байна. Тэгээд 6 ширхэг 3 фосфоглицерат үүснэ. Эдгээр нь бүгд тус бүрийн фосфата ATF-ийн молекулаас авна. Тэгэхээр бидэнд 6 мол ATF хэрэгтэй. Эдгээр ATF нь бидний телекоидын мембран дээр гэрлээс хамааралт урвалаар үүсдэг гэдгийг санаарай. Юутайч бидэнд 6 мол ATF байна. Эдгээр нь фосфат бүлгүүдээ өгөөд 6 мол ADF болон хувирна. Тэгэхээр тэд нэг фосфат бүлгээ тус бүр 6 3 фосфоглицератад өгнө. Тэгээд 3 нүүрсдөрөгчийн гинжтэй үлдэнэ. Тэгээд энэ нь 2 фосфаттай болох ба үүнийг 1,3 дифосфоглицерат гэж нэрлэнэ. Энэ нь фосфат бүлэг нь 3 дахь нүүрсдөрөгчийн атом дээр байрласан гэсэн үг өгөөд үүнийг бид 3 фосфоглицерат гэж нэрлэж байна. Одоо бидэнд 1,3 дифосфоглицерат байна. Энэ нь фосфат бүлэг 1 ба 3 дахь нүүрсдөрөгчийн атом дээр байрласан гэсэн үг. Энэ нэгдэлд 2 ширхэг фосфат бүлэг байгаа учраас B буюу дифосфоглицерат гэд нэрлэдэг. Мэдээж бидэнд 6 ширхэг 1,3 бифосфоглицерат байгаа. Энд 6 1,3 бифосфоглицерат нь 6 глицерал альдегид 3 фосфатад хувирна. Өөрөөр хэлбэл фосфоглицерал альдегид болж хувирна гэсэн үг. Эдгээр нэршлүүд үнэхээр хэцүү шүү. Ер нь бол энд бид NADPH-ыг эсэлдүүлнэ. Эсэлдэнэ гэдэг бол химийн хэлээр ярил электрон алдах процесс эсвэл электронтой нь хамт ус төрөгч алдах хоёрын нэг гэдгийг санаарай. Тэгэхээр энд яг энэ шатанд хоёр зүйл явагдаад байна. Бидэнд байгаа 6 мол NADPH-ууд нь ус төрөгч болон электроноо алдаж 6 мол NAD нэмэх ион болж хувирна. Мөн эдгээр молекул тус бүрээс нэг фосфатын бүлэг алга болж байгаа учраас NAD нэмэхдээр дахиад 6 ширхэг фосфатын бүлэг нэмэгдэнэ. Фосфатын бүлэг энд алдагдахгүй. Тэд энд байгаа эдгээр молекулуудад нэмэгдэнэ. Тэгснээр бид өмнөх видео хичээлд гарсанчлан 6 глицерал альдегид 3 фосфаттай үлдэж байгаа бөгөөд тэдгээрийг энерги, глюкоз үүсгэх эсвэл эсүүдэд хэрэглэгдэх бусад нүүрс усыг үүсгэхэд хэрэглэнэ гэсэн үг. Мөн түүнчлэн бид энийг калвины цикл гэд нэрлэдгийг мэдэж авсан. Тэгэхээр эдгээр нь бүгд глюкоз эсвэл бусад нүүрс усыг үүсгэхэд хэрэглэгддэггүй. Ихэнх нь буюу эдгээр 6-аас 5 мол нь 3 риболаз бифосфат үүсгэхэд хэрэглэгдэнэ. Би энийг иймэрхүү байдлаар хий. Бидний 5 мол глицерал альдегид 3 фосфат бүрэн энэ чиглэлд явна. Тэгэхээр бидний үйлдвэрлэсэн 6 мол глицерал альдегид 3 фосфат тутмын 5 нь буцаж циклдээ ороод 1 нь циклээсээ гарна. Бид энийг өмнөх видео хичээлээрээ харсан байгаа. Өмнөх видео хичээлээр бидэнд энд 12 ширхэг байсан учраас 10 циклдээ буцан орж харин нөгөө 2 нь циклээсээ гарсан байх нь. Энэ видео хичээлээр би ердөө бүх зүйлийг 2 хуваачихсан. Өмнөх видео хичээлээр 2 ширхэг глицерал альдегид 3 фосфат циклээс гарч байсан ба энэ 2 нь 1 мол глюкоз үүсгэхэд хангалттай байсан учраас бүх зүйлийг 2-оор үржүүлсэн. Гэхдээ бидэнд заавал 2 байх албагүй. Тэгэхээр бид зүгээр л 2-той болохын тулд энэ бүх циклийг 2-оор үржүүлчих нь. Юутайч бид эцэстээ 1 глицерал альдегид 3 фосфаттай боллоо. Мөн энэ 5 глицерал альдегид 3 фосфат нь циклдээ үлдэнэ. Тэдгээр нь ердөө фосфат бүлэг агуулсан 3 нүүрсдөрөгчийн атом гэдгийг санах хэрэгтэй шүү. Эдгээр нь өөр нэг 3 мол ATF-ийг хэрэглээд 3 мол ADF үүсгэнэ.
Харин фосфатын бүлэг нь риболаз B фосфатад очих бөгөөд энэ риболаз B фосфат нь дахин бүтэн цикл явагдахад чухал ач холбогдолтой их бодис болно. Энэ бүхэн нэг том энзимийн дотор эсвэл гадарга дээр явагдаж байгаа гэдгийг санаарай. Энэ бол риболаз B фосфат карбоксилаза фермент. Ерөнхийдөө бол нэр томьёоны хэсгийн хувьд энэ хэлбэрийн фотосинтезийг C3 фотосинтез гэдэг. Яагаад C3 фотосинтез гэд нэрлээд байгаагийн гол шалтгаан нь хий байдалтай нүүрс хүчлийн хийг фиксацлахад үүссэн хамгийн анхны бүтээгдэхүүн нь 3C-тэй фосфоглицерол альдегид байдагт оршино. Хамгийн анх нүүрс төрөгчийн давхар эслийг фиксацлаад үүссэн нэгдэл нь 3 нүүрс төрөгчт нэгдэл юм. Энэ бол фосфоглицерат. Энэ нь C3 фотосинтезийн яг хаанаас гарч ирж байгааг харуулсан учраас энэ хэсгийг дэлгэрэнгүй үзүүлсэн юм. Саяны миний хийсэн бүх зүйл өмнөх видео хичээлийн давтлага байсан гэдгийг ухаарсан байхаа. Магадгүй арай дэлгэрүүлсэн ч байх талтай. Мөн бид заавал калины циклийг 6-6-гаар эхлэх албагүй гэдгийг харуулсан. 3-3-аар ч эхэлж болох бөгөөд ердөөл энэ доор 5 мол глицерол альдегид 3 фосфат үлдэж 2 биш 1 глицерол альдегид 3 фосфат циклээс ялгарч байна. Миний та нарт үзүүлэхийг хүссэн зүйл бол ургамалд явагдаж байгаа ашиггүй процесс юм. Энэ рибоско энзимийн зөвхөн нүүрс төрөгчийн хит эслийг фиксацлахад чухал шаардлагатай төдий бишээ. Энэ нь хүчил төрөгчтэй бас харилцан үйлчлэлцэж болдог ба үүнийг риболаз B фосфат карбоксилаза оксигеназа гэх ба энэ нь нүүрс төрөгчтэй эсвэл хүчил төрөгчтэй урвалд орж чадна гэсэн үг. Тэгэхээр энэ механизм нь хлоропластын стром дотор явагддаг гэдгийг бүгд мэдэж байгаа байхаа. Бидэнд 5 мол риболаз B фосфат байна гэж үзье. Энэ нь нүүрс төрөгчтэй харилцан үйлчлэлцэхийн оронд хүчил төрөгчтэй харилцан үйлчлэлцэж чаддаг. Тэгэхээр энд нүүрс төрөгчийн давхар эслийн оронд O2 байж болно. Рибоскогийн тусламжтайгаар гадаргуу дээр нь энэ бүгд дахин нэг удаа явагдаж болно. Тиймээс энэ хүчил төрөгчийг мөн фиксацлж чадна. Тэгэхээр энэ хоёр зүйл харилцан үйлчлэлцэх үед энерги болон бусад зүйлсд ашиглаж болохоор ашигтай зүйлс үүсэхгүй. Тэгэхээр энэ хоёр харилцан үйлчлэлцэхэд эхлээд бид 5 мол 3 фосфоглицераттай болно. За энд 3 фосфоглицератаас 6 үүсч байсныг санаарай. Гэхдээ одоо бид ердөөл 5 мол фосфоглицераттай болно. Нэрнүүд нь үнэхээр толгой эргмээр гэдгийг би мэдэж байна. Гэхдээ үндсэн санаа нь нүүрс төрөгчийн хит эсэл биш, хүчил төрөгч фиксацлагдвал юу болдог вэ гэдгийгт л анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бид 5 мол фосфоглицерат болон 5 мол фосфоглюконаттай үлдэнэ. Фосфоглюконат бол 2 нүүрс төрөгчийн атомт молекул юм. Бид ердөө 5 нүүрс төрөгчийн атомтай эхэлсэн учраас ойлгомжтой санагдана. Энд байгаа фосфоглицерат нь 3 нүүрс төрөгчтэй молекул юм. Харин энд байгаа фосфоглюконат нь фосфат бүлэг агуулсан 2 нүүрс төрөгчтэй молекул. Тэгэхээр та нарын төсөөлж байгаачлан энэ тохиолдолд бид цаашаа үргэлжлүүлэн глицерол альдегид 3 фосфатыг үүсгэж тэдгээрийг ашиглан нүүрс усыг нийлэгжүүлэх боломжгүй болчихж байгаа юм. За бид гацчихлаа. Бидэнд ердөөл 5 фосфоглицерат байна. Эдгээрийн зарим хэсэг нь цаашаа явж болох боловч харьцаа нь алдагдчихна. Гэхдээ эс дотор бүх зүйл яг энэ шиг явагдах албатай бишээ. Эдгээр зүйлс цаашаа явагдаж болох боловч бидэнд үүсээгүй дутуу нэг зүйл байгаа. Энд байгаа фосфоглюконат нь риболаз B фосфатын зарим нүүрс төрөгчийг ашигладаг. Хэрвээ энэ үйл явц үргэлжилсээр байх юм бол манай бүх риболаз B фосфат дуусчихна. Бид энэ циклийг дахин үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болчихно. Энэ бол нэг төрлийн хаягдал бүтээгдэхүүн юм. Тэгэхээр яг энд байгаа фосфоглюконат нь хаягдал бүтээгдэхүүн. Эсвэл магадгүй бидний бодлоор л хаягдал бүтээгдэхүүн байж болно.
Энэ нь хлоропластаас гарч ургамлын эсийн бусад органеллуудаар боловсруулагдах ёстой. Эдгээр эсийн хаягдал боловсруулдаг органеллуудыг пероксисом гэд нэрлэдэг боловч зөндөө олон нэр томьёо байдаг. Эндээс рибоскон хүчил төрөгчийг фиксацалдаг бөгөөд үүнийг фотоамсгалалт гэд нэрлэдгийг маш сайн тогтоогоорой. Энэ нь калиумны циклийн үргэлжлүүлээд үүний тусламжтай их хэмжээний сахар үүсгэхийн оронд риболаз бифосфатын нөөцөө зарцуулах үйл явцыг хэлнэ. Иймээс энэ бол үр дүнгүй процесс. Энэ калиумны циклийн байрыг эзэл эхлэнэ. Мөн эдгээр глицерал альдегид 3 фосфатууд нь их чухал болохыг санах хэрэгтэй. Учир нь калиумны циклийн эргэлт бүр дээр бид 1 глицерал альдегид 3 фосфат үүсгэдэг ба энэ нь цаашаага хэрэгтэй зүйлдээ ашиглагдан хувирдаг. Нөгөө 5 мол глицерал 3 фосфат нь риболаз бифосфат үйлдвэрлэхээр эргээд циклдээ орох ёстой. Тэгэхээр энэ тохиолдолд бидэнд үүнийг эхлүүлэх ердөө 5 мол фосфоглицерат байна. Магадгүй хэрвээ бидэнд АТП эсвэл НАДH байсан бол би эдгээр 5 мол фосфоглицератыг 5 мол глицерал альдегид 3 фосфат руу хувиргаж болно. Тэгэхээр эдгээр глицерал альдегид 3 фосфатууд нь бүгд риболаз бифосфатыг үүсгэхэд дахин хэрэглэгдэнэ. Тэгэхээр эндээс энэ хүртэлх замыг туулахын тулд бид АТП болон НАДH-ыг хэрэглэх ёстой. Мөн эндээс энэ хүртэл явахын тулд илүү олон АТП-г хэрэглэх хэрэгтэй. Гэтэл энэ бүх циклээр явсан ч сахар, нүүрс ус зэрэг энерги болон ашиглагддаг ургамалт хэрэгтэй зүйлсийг алийг ч үүсгэсэнгүй. Иймээс энэ дурдсан процессууд бол бүхэлдээ хэрэггүй процесс юм. Биологийн системүүдийг ажиглахад ашиггүй процессыг бараг хараад байдаггүй учраас хүмүүс их гайхдаг. Тиймээс яагаад байгалийн шалгарал үүний эсрэг байдаггүй вэ гэж асууцгаадаг. Зарим хүмүүс ер нь агаар мандалд хангалттай хүчил төрөгчгүй байх үе буюу өмнөх үеийн эволюцийн үлдэгдэл эсвэл ургамлын эволюцийн үлдэгдэл гэдэгт итгэдэг. Хэрэв агаар мандалд хангалттай хүчил төрөгч байгаагүй бол ийм зүйл тохиолдохгүй гэж үздэг. Гэтэл зарим хүмүүс энэ бол харин ч байгалийн шалгарлаар сонгогдсон зүйл гэж итгэдэг. Учир нь хэрвээ эсийн орчинд шаардлагатай хүчил төрөгчөөс илүү их хүчил төрөгч байвал тэдгээр хүчил төрөгчүүд нь чиний АТП-тэй урвалд орж эсэд бусад хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Энэ магадгүй эсийн орчинд байгаа аюултай хүчил төрөгчийг зайлуулах аргач байж болох юм. Тэгэхээр хэн мэдэх вэ дээ? Гэхдээ нэгэн сонирхолтой санаа бол чамд риболаз фосфат болон нүүрс төрөгчийн давхар оксид харилцан үйлчлэлцэж чаддаг нэг энзим байсан. Хэрэв ийм зүйл тохиолдвол зүгээр л хэвийн калиумны цикл явагдана. Эсвэл энэ энзим риболаз фосфат ба хүчил төрөгчтэй харилцан үйлчлэлцэж хүчил төрөгчийг энэ хоёр молекул руу фиксацлана. Ялангуяа бидний хаягдал нэгдэл гэж үзсэн фосфогликанат руу. Хэрэв энэ замаар калиумны циклийг дахин явуулаад байвал чи ямар нэгэн ашигтай сахар үйлдвэрлэхгүй. Тэгэхээр дараагийн видео хичээлээр энэ фотоамсгалын асуудалтай зарим ургамлуудыг судлахыг хүсэж байна. Тэгэхээр та бүхэн фотоамсгал нь маш том асуудал. Эсвэл сахарын гарцсан зарим ургамлуудын тохиолдолд маш хор нөлөөтэй байж болдог зүйл гэж төсөөлж болно. Мөн түүнчлэн хүчил төрөгчийн агуулмж их байгаа үед энэ асуудал үүсэж болно. Гэхдээ дараагийн видео хичээлд орчиндөө ийм асуудлуудтай миний үзүүлсэн сонгодог калиумны цикл болох С3 фотосинтез явуулахын оронд С4 фотосинтезийг явуулдаг ургамлуудыг харуулах болно. Мөн би та нарт энэ нь юу гэсэн үг болохыг дараагийн видео хичээлээрээ тайлбарлах болно.